1990 он. Сургуульд ороод удаагүй байтал цагаан морин жилийн хувьсгал болж бидний амьдрал хүчтэй өөрчлөгдөж эхлэв. Аав ээж минь ажилгүй болж олон жил намын даалгавраар ховд дунд хов гэж нүүсээр манай гэр бүл орох оронгүй ойчих цайгүй болсон байлаа. Намрын нэг хүйтэн шөнө дүрээсээ төлөөгүй биднийг гудамжинд хөөж гаргав. Тэр шөнө миний амьдралын хамгийн урт шөнө байсан. Тэр шөнө нарыг би маш их хүлээсэн. Шөнжингөө хүүхдүүдэд харуулахгүй гэж гүйсэн ээж минь нулимсаа залхин зогсохыг хараад итгэл найдвар ирээдүй огтхон ч үгүй болсон ээж минь яагаад хар залуугаараа бууралцсныг анх удаага ойлгож билээ. Улсондоо гэрт байсан ганцхан ширхэг сармсыг идээд хоолоо хорсохтой үйлж байсан дүүгээ бид өнөөдөр нээлтэнд дурсаж байгаач. Хүнд цаг үе миний гэр бүлийн нүдэнд үүр цүүдрээ үлдээжээ. Тэр шөнө би ээжийнхээ итгэл найдвар болохоор шийдсэн юм. Аргагүй ажилтай байсан тул ахлах ангидаа 2хан улирал хичээлдээ суусан ч дунд сургуулаа онц дүүргэсэн. 13 наснаасаа тоолбол 23 жил ажиллаа. Барилгын туслах ажилтнаас эхэлсэн би 6,000 хүнтэй компани удирдах үзлээ. Өнөөдөр ээж минь аж зээгээ хараад сэтгэл амар суугааг үзээд би ээжийнхээ итгэл найдвар нь болж чадлаа гэж бахархаж явдаг. Ирээдүйг хүлээх итгэл найдвар үгүй болохыг, тийм итгэл найдваргүй амьдрахыг би мэднэ. Ирээдүйг бүтээж итгэл найдвар болж амьдрсан түүх надад бас байна. Их орон газрын доорх баялаг, танк, муун гэсэн үгсээр бидний толгойг эргүүлж анхаарлыг минь сарниусаар өнөөгөлээ. Авдаг хэдвэн өссөнгүй, харин ч ажилгүй болцгооч ардаа оргисон гэж бодож байсан тэр 90 оны сүүлдэр дахиад ирлээ. Олон аав ээжийн итгэлийн гэрэл мөххийг хараад зүгээр суухын аргагүй боллоо. Төрийн бүрэн шигж төсвийн мөнгө завссан. Сонгуульд өгөхөөр ард түмэн гэж орлох, өөрийн гараар ганц ширхэг хадаас чадаж үзээгүй адгийн амьтдад үгүй гэж хэлэх цаг нэгэнт болжээ. Модал амлалтыг нь бүү сонс. Булгааж өгсөн мөнгийг битгий ав. Сургууль барьлаа, цэцэрлэг барьлаа, зам барьлаа гэх үгэнд нь бүүх болт. Биднээс булгаасан мөнгөөрөө биднийг худалдаж авах гэж байна. Би чадна, бид чадна. Би итгэл найдвар, бид итгэл найдвар. Алт зэс биш, би Монголын баялаг, бид Монголын баялаг гэж чанга дуугаар хариу өгсөн. Би ээжийнхээ итгэл найдвар ирээдүйн болж чадсан. Өнөөдөр таны ирээдүйн төлөө ажиллахаар энд ирлээ.